парламент гэдэг нэг хүний хэлмэл олон намын тогтолцоо залуу гişүү. бүхэлд нь хориг тавьсан. Үрлэгэн бүлцэн хуулийн суурь зарчмуудыг хүнд Өстрийн нам нэг удаагийн хуулиас тавьсан журам. Энэ парламент өөрөө ингээд эхлэхээс ахуулаад их том дандаа үндсэн хуулийн суурь зарчмуудыг хүндсэн олон асуудлуудыг хөндөж явж байна. Улс төрийн намын тухай хуулийн дагам мөрдөгч журмын тухай хууль бас орж ирсэн. Бас нэг улс төрийн намын тухай хуулиар дагам мөрдөгч журмын тухай хуулиар 12 сарын 31-нд багтааж улс төрийн намууд одоо өөрсдөө юм цэгцэрх асуудлуудыг шийдсэн байна. Тэр нь санхүүгийн хил тод байдал, шилэн байх байдал, одоо бусад удирдлагатай холбоотой асуудлууд ч гэсэн. Ер нь бол бүх улс төрийн намууд дахиж хурлаа хийхтэй холбоотой асуудал байсан тийм. За энийг ингээд 12 сарын 25-нд 12 сарын 31 буюу бүтэн нэг жилээр ахаа сонгож байгаа. Энэ нь бол үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчлөө, хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчлөө. Гэт ингээд бас л асуудал үүссэн. Тэгэхээр энэ дээр бол яг та яг ёс зүй байнгын орон Дэгийн байнгын орон даргын хувьд яг юу гэж харсан, нюансуудыг юу гэж ойлгосон. Тий, яг төсөвч нөгөө сүүлийн 3 дахь хэлцүүлэгээс хавлал гişүүд нь гарч нөгөө хэвлийн урлыг шаар мартаа бол ирсэн байна. Өмнө юм бол азмозон тавил. Тэгээд тэр тодтол гэдэг тогтоол орж ирдэг ч юм бол ер нь бол яг энэ нийгмийн үүсгэж байгаа энэ үйл ойлголцол энэ одоо бухимдалч гэж хэлж болохоор зүйлийг унтраас нэг тийм тогтоол болсон юм. За өмнө нь бол ийм тогтоол бас гарч ирсэн юм бэл. Кейс байт юм бэл. Тэгс. Би бол үндсэн үйлчилсэн гэж болно. Тийм зүйл мэдээж төсөв 1 сарын 1-ээс мөрдөгдөн. Мөрдөгдөхөөс нь өмнө баталсан төсөвтэй яагаад тодтолж болдог. Үрж эхлэегүй шүү дээ. Тэр төсөв зарцуулагдаж эхлэегүй шүү. 12 сард багтаад гэнэ. Тэгээ яг дараа нь нөгөө төсөв хүчингү болохдоо дагаад хүчингү болсон шүү дээ. Тэгсэлээд. Тэгээд энийг бол би нэг хайхтар тийм зөрчил гэж бол хараагүй. Гэхдээ тэр бол бас нэг буруу ч үйлдэл бол байгаа. Гэхдээ үндсэн хуулийн зөрчлийг өнөөдөр зүгээр улсын хурлын гишүүнд хууль тайлбарлах хэрэг байдаг юм аа. Хууль тогтоох хэрэг нь болохоос тайлбарлах хэрэг нь болж байна тийм. Засгийн газар бол хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийг бол уулын тайлбарладаг хэрэг өмсөн дэч хөхтэй. Тэр одоо байд юм уу мэдэхгүй нэ аваа эцэл зурагтай байсан. Үндсэн хуулийн манаач бол үндсэн хуулийн цэцсэн. 1992 оны 1 сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутанд баталсан нарцсан үндсэн хуулийн нэг том концепц бол үндсэн хууль манаач толсон байхгүй. Цэц байгуулагдсан өмнө байгаагүй байгуулга. Тэгээд энэ цэцсийн дээр хөхтөнгөр байдаг гэж л одоо ярьдаг шүү дээ. Өнөөдөр цэцсийн шийдвэр бол их хурл нэг хүлээж авахгүй гэсэн бол их судлын оролдон гаргасан шийдвэрийг дагаж хэрэгжүүлдэг үүргийг хүлээдэг те. Яг энтэй адилхан би юу ярих гэдэг нь гэхээр одоо манай ангийн маань нөхрийн асуудал хөндөгдөд явж байгааг бүгд мэдчихэж байгаа. Гэмтрэгт холбогдоод дээд шүүх. Дээд шүүхийн шийдвэр гэдэг чинь бол биш үү тийм ээ. Одоо зөвхөн дээд шүүгч биш, ерөн зөвхөн шүүхийн шийдвэр. Парламент хэлцэх хэрэггүй байхгүй. Би нэг л илэрхийлээд. Дээд шүүхийн шийдвэр гэж ер нь дээд шүүхийн шийтгэх тогтоолч гэж байхгүй. Ягаад тэгэхээр дээд шүүх өмнөх 2 шатны шүүхээ шийдвэрээ хуулийн дагуу гаргасан байна уу гэдгийг хяндаг л байгуулга байхгүй. Тэрнээс субъектив хандлага гаргадаг шүү дээ. Тэрэнд тим ялаг гэж тим шийдвэр гаргадаг. Анхан шатны шийдвэр үндсэлтэй байна. Давсан шийдвэр нь бас үндсэлтэй байна. Хуульд нийцэж байна. Тад. Тэгэхээр энэ шийдвэр хаанаас ирэх вэ гэхээр анхшны шүүхээс ирэх байна. Өнөөдөр ингэснээр бид нар нөх дээд шүүхийн шийдвэр албачаагүй гэдээ яриад байгаа шүү дээ. Анхшны шүүхийн шийдвэр бол албацсан байхгүй. Тэр шийдвэр ч юм байхгүй. Тэрийг л хуулийн дагуу байна гэдгийг нотолсон тийм дээд шүүхийн бичвэр гаргах. Нөгөө талаараа сэтгүүлчдийн их одоо олонний анхааралтай хандаад байгаа зүйлтэй зүгээр улсын дээд шүүх буюу шүүх засаглал парламент буюу хууль тогтоох байгууллага хоёрын хоорондын юм харилцааны эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэхдээ бас байх ч үсэхгүй. Дээд шүүх бол одоо өнөөдөр гаргасан тэр шүүхийн шийдвэрээ парламентд ирүүлэх тийм үүрэг байхгүй. Хүлээгчгүй, ирүүлэхгүй гэсэн үг байхгүй.
баг бид өөрсдөө очиж тэр лавлгаагаар тамган газар тий. Очиж лавлгаа авч. За энэ хүний талаар юу болсон яасан. Тэгтэл тэр дээж өгөх юм бол гол үндэслэх юм нь бол анхан шатны шийдвэр шүү дээ. Дээж өгөх бол анхан шатны шийдвэр бол хууль төчнөд хийцэн байна. За ингээд асуудал юм байна. За ингээд энэ бас нэг юм сонин кейс байгаа. За ингээд одоо их хурлын тухай хуулийн дээр хилэлцэх гэдэг үгний агуулга гэсэн. Хилэлцэх, батлах гэдэг үг. Юу хилцэх юм бэ тэр? Дэж өгөн шийдвэрийг хилцэх үү? Эсвэл уг асуудал толбогдоод байгаа субъектив хүнийг хилцэх үү? Эсвэл зөвхөн улсын хурлаас гарах тогтоолын төслийг хилцэх үү гэдэг асуудал байна. Би бол энэ дээр хэрвээ эхний хоёр асуудлыг хилцэх гэж байгаа юм ярихгүй гэсэн. Гурав дахь тогтоолын төслийг хилцэх гэж байгаа юм. Тэр тогтоол дээр бол одоо юу гэдгийг чөлөөлнө гэдэг юм уу яа гэсэн мэт энэ. Тэгээд одоо улсын хурлын тухай хуулийн 9.1.5 дээр заасан байгаа л да. Улсын их хурл эвүүлэн татах тогтоолыг батлана гэсэн байгаа. Тэгээ нас алдаатай заалтай байгаа. Их хурл эвүүлэн татах хэрэггүй шин. Хин тэр өмнөд сонгосон бэлээ. Сонгогчд сонгосон. Хар өгөөрэй те. Сонгоод ирснийг хэн баталгаажуулсан бэлээ? Сонгол ерөнхий. Бид зөвхөн тангарыг нүргүүлсэн гэдэг бол бид сонгоогүй байхгүй. Сонгол ерөнхий дүгнэлтийг үндэслэн те. Бид нар тэгэхээр эгүүлэн татах биш бид нар чөлөөлөх хэрэгтэй л байхгүй. Эгүүлэн татна гэдэг чинь бол тэр сонгогчд тэр сонгуулийн ерөнхий хоёр тэр хийх боломжийг урдны юм кейс байсан юм байхгүй. Анхны тохиолдол бас. Ер нь энэний цаад өглөөргаар нь ярил одоо зүгээр та бас сая яриандаа хэлчихлээ. Монгол улсын улсын намуудын тухай хуулийн талаар ярьслаа. Тэгээд ер нь энэ 1749 онд Францын хувьсгал болоод тэр хувьсгал яасан бэ гэхээр хаан засгийг эсэргүүцсэн язгууртнуудын хувьсгалсан бохоггүй. Тэгээд тэр хувьсгалын дараа Англид хамгийн анхны улс төрийн нам буюу Виктори гэдэг хоёр улс төрийн нам байгуулагдчихсан түүхтэй. За тэр цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл хугацаанд улс төрийн нам бүрэн дүрэн хүмүүс алга тарчлах хэмжээд хүлээн зөвшөөрөгч нэг цаг байдаг. Дандаа үгүйсгэгдэж явж идэх байхгүй. Дандаа буруу шаардаж явж идэх. Би өнгөрсөн 70 жилийн хугацааны одоо нэг намын засаглалтай байсныг би улс төрийн нам гэж баг ярих хэрэггүй гэж боддог. Яагаад тэгэхээр хуулийн дээр улс төрийн нам байсан байхгүй. Төрийн дээр улс төрийн нам байсан байхгүй. Энэ бол нам хөгжих ямар ч боломжгүй. Нам өнөөдөр яг 1992-оос хойш алдсан засаглалаар хөгжиж байгаа сүүлийн 30 гаруй жил дээр бол улс төрийн нам сайн ч муу ч буруу ч зөв ч хөгжөөд байгаа байхгүй. Хөгжөөд байгаа. Тэгтээ болоогүй. Бидэд юу хэрэгтэй нөх институтчил жишээлбэл одоо таач биш Монгол Ардын намын гишүүд тийм ээ. Манай намын нэр дэвшүүлэх журам нэр дэвшүүлгээс өмнөх баримтлах журам дээр миний оруулсан заалт гэдэг таамж. Гэмт тэрэг толбогдоод шалгагдаж байгаа бол дэвшүүлэхгүй. Заацсан тий. Тухайн үед би энэ өгүүлбэрээ уншаад бахарлын гишүүдтэй шүүмжлүүлж хэлсэн. Та хуульд авсан шиг журам гаргаж байгаа юм шүү. Та нэлээд олон дэвшиж чадаагүй тэрнээс. Тэгсэн би юу гэж хэлсэн бэ гэхээр 300 гаруй мянган намын гишүүнтэй улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам 3 сая 500 мянган хүнийг төлөөллийн арчлын 126 хүнийг дэвшүүлэхтэй ямар нэгэн гэмтрэх толбогдоогүй нэг асуудалгүй хүмүүсийг дэвшүүлчих боломж олцоо хүний нөөц манай нам байгаа даа гэжэлсэн. Энийг та нар нэх ингэхдээ тэрэггүй. Тэгэхээр энэний цаана юу гэхээр өнөөдрийн ийм гацаан давчаад байгаа зүйл чинь ерөөсөө бүх юмнээс өөр би улс төрийн нам гэж гэдэг байгаа. Улс төрийн нам, улс төрийн намын улс төрийн сонгуулгүйгээр өнөөдөр засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэх ямар ч механизм дэлхийд байхгүй. Тэгэхээр бид нар энэ улс төрийн намаа институчлэх хэрэгтэй, улс төрийн намаа шилэн болгох хэрэгтэй, улс төрийн намаа илүү хөгжүүлэх хэрэгтэй. Муухай гэдэг одоо ингээд хаях боломж байхгүй. Муу хэлүүлсэн сайн хэлүүлсэн ч ямар ч нэгэн байдлаар ингээд сайжруулаад багаагаар ингээд сайжруулаад ингээд авч явж явах үүргэл бидэнд байж байгаа байхгүй. Намрын чуулган донгож явж байна те. Дуусгах чинь. За ингээд дахиад бид нар цаана бүрэн эрхийн 7 чуулган үлдчихээн те. Тэр чуулган дээр анх ярьж исэн юмнууд юу хэрэгжсэн, юу хэрэгжээгүй байна те. Ингээл эргээд бас нэг харахад санах ойлголт өрш те. Бүгдэлтэй те. Тэгээ магадгүй 2 жилийн дараагаас дахиад эргээд ярилцаад ингээд ерөн зүгээр энэ парламент юу болов. Одоо энэ чинь зарим улс орнуудад парламентын засаглалыг ерөнхийлөгчийн засаглал руу шилжүүлэх
асуудал нэг талтай яригадаад байна. Гэтэл ерөнхийлөгчийн засаглалтаа улс гэхэд за жишээлбэл бүгд солонгос улс. Гэтэл ерөнхийлөгчийн засаглалтаа мөртлөө ерөнхийлөгчигээ аваачаад ассамблеийн хуралдаад 200 гишүүнээс дээш хийдгээрээ одоо нэг ясандаа бараг үндэс хуулийн цэцгийн асуудал руу ороод цацсан цаашаа хөгжлүүлээд ойлгохтой тэмцэх газар хяналтын дэлгэхгүй аваачаа шондож штэ. Гэтэл нөгөө талд Америк байна. Ерөнхийлөгчийн бас л одоо Трамп гэдэг хүн гарч ирлээ. Гэтэл Трампыг мөрдөн шалгаж ийсэн одоо комиссар нь өөрөө шууд одоо тухайн хэргийг хаагаад ажиллалт тушаалаа өгч өгчтэй байна. Содонгос сайхан одоо талигаач болсон манай очротгой парламентын засаглалыг хамгаалж авч үлдснээрээ жишээлбэл ерөнхийлөгчийн засаглал руу шилжихгүй байх энэ том шийдвэрийг гаргасан бас түүхэн гавьяатай хүн гээл тооцогддог те. Тэгэхээр ерөн зүгээр энэ улсын хурлын гишүүн парламент гэдэг чинь өөрөө юу вэ? Ялангуяа манай улс шиг ийм хоёр том гүрний дунд хоёр улсаар одоо дунд нь ингэж хилдэг улсын хувьд те. Тэгээ дээрэс нь хурайх газрын орон, далаад гарцтай орон биш. Ингээл манай улсын хувьд бол бас хөгжил засаглалтай холбоотой олон асуудлууд байгаа хөөхгүй засаглаас ахуулаа л те. Тэгээ энэ удаа бол яг хоо парламент анх удаа бүсэлсэн хөгжлийн зорилго төлбөрөнд парламентын сонгуул маань явагдлаа. За манай улс бол одоо жишээлбэл жижигчилсэн хэлбэрээр сонгуул явуулж үзчихлээ 16 онд 12 онд бол яг өнөөгийн тогтолцоо буюу тойрог дээрээс нь чигсаалт буюу профессионал тогтолцоогоос явуулж үзчихлээ. За тэгээд 20 онд бол жишээлбэл тойргийн хэмжээтэй одоо нэг аймаг болгон тусдаа гэсэн хэлбэр дээр явуулчихлаа. За одоо бол бүр бүсэлсэн хөгжлийн хэрэг бүрийн буюу одоо манай хойд бүсийн хувьд бол жишээлбэл хөсгөл болгон эрдэнэтэд за хангаан бүс гэдэг урагшаа явангууд Баянгар Арангаа Урангаа гэдэг ч юм уу баруун бүсгингүүд Баялгийг бас бусад баруун дург аймаг гэдэг ч юм ингээ явчих жишээтэй. Тэрэн зүгээр таныг ёс зүйн дэгийн байнгын орон дарга за Монгол Ардын намын хяналтын орон дарга за ингээд бас тодорхой хэмжээнд энэ улс төрд нэлээд сайн чанагдсан хүний хувьд ерэн зүгээр энэ удаагийн 126 гишүүн бүрдсэн энэ парламент өөрөө ямар онцлогтой байна. Анхны гэдэг олон тохиолдол гарлаа. Улсын төсөв анх удаа Монгол улсын ерөнхийлөгчийн хоригт орж энэ дээр гарц гаргалгаагаар гаргаж одоо хууль хүртэл санаачилж гарц гаргалгаанаас Монгол улс гарлаа гэдэг ч юм те. Ингээд энэ талаар ер нь ярилцъя гэсэн бодолтойгоо өнөөдөр ярьсан. За баярлалаа. Ер нь бол зөв одоо бид чинь 126 гишүүнтэй парламент бүрийн эрх хэрэгжээд нэг 6 сарын хугацаа болжээ. Анхны ээлж чуулган одоо завсарлах гэж байна те. Одоо энэ ээлж чуулганаар бид нар юу хийсэн бэ гэдэг агуулгыг өнөө маргаашийн төвшөнд бол ярьж байна. Гэхдээ өнөө маргаашийн төвшөнд ярьсан асуудлаас үүдээд бид нар ямар давуу байдлууд бий болчихсон бэ гэдэг асуудал. Ерөөсөө ээлжид бус чуулган хилцэж бид нар төсвийн тодтгол хилцсэн шүү дээ. Тэр цаг үеэс л одоо би тухайн үед хэд мэдээллийн байгууллагын хилжижсэн чуулганы тахин хилжижсэн. Ер нь бол 76 гишүүнтэй парламент дээр оруулж ирж хилцүүлдэг байсан шиг одоо асуудал тандна гэж байгаа бол үгүй шүү. Цаашдаа энийг Монгол Улсын засгийн газар бусад төрийн байгууллагачсан онцгой өндөр түвшинд анхаараарай гэдэг юм хүсэл. Тэгээ 126 гишүүнтэй парламент гэдэг бол ерөөсөө л ганцхан үгээр тодорхойлох юм бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тусгаар тогтол бүр эрхт хөтлөсөн байна. Түүхээ эргэж харах юм бол Монгол улс ямар үед бусдын иргэшээлд орж ирсэн юм гэхээр нэг хүний эрх мэдэлд байх үед бусдын иргэшээлд орж ирсэн. Нэгсний хаанцлал гэсэн үг тийм ээ. За ингээд 1921 онд 11 оноос эхлүүлсэн үндэсний эрх чөлөөний хувьсгал тусгаар тогтнол автономит төр 1921 оны ардын хувьсгалын дараах ингээд одоо энэ тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон. За ингээд анх дугаар үндсүүл 1924 онд баталсан гэдэг. Тэг ингээд эдгээр түүхэн үндслээр харахаар бол одоо бид нар сүүлчийн эзэн хаан буюу сүүлчийн хаан богд одоо хаан цэсгийг халж бүгд найрамд цэцгэл рүү шилжиж. За тэр үед бол одоо түүхийг сурвалжуулж үзэх юм бол тухайн үеийн одоо ардын намын анхны долооч тэр ер нь бодоо данзан лосол гэл ингэж хуваагдаад ардсан нийгмээр явна тий. Дэглэмээр явна. Нөгөө тал нь бол одоо яг зөвлөл холбоот улсын одоо энэ социалист тогтолцоогоор коминтерний тааж одоо ингэж явна гэдэг юм хоёр хуваагдал үүсчээ. Тэгээ би энэгээр юу хэлэх гээд байна гэхээр 1921 за 11 оноос 1946 он хүртэл манай Монгол улсад өнөөдөр ямар одоо айдас буюу одоо аюул байсан бэ гэж. За Монгол улс оршихгүй гэдэг аюул байсан байна.
За тэгээд 1946 он гэдэг нь яагаад би хэлж байгаа нөхөр 1946 онд дундад иргэн улс Монгол улсыг хүлээмжшөөрч ирсэн. Тэр нь бүх нийтийн санал асуулгаар тийм ээ. Одоо Яалтын гэрээ гэж 3 улсын уулзалт Америк, Англи, Орос гэсэн 3 улсын уулзалтаар 3 улсын ерөнхийлөгч Яалтын гэрээг байгуулж тэрний нэг хилцээ асуудлыг нэг нь бол Монгол улсын тусгаар технологиг дунд дэрэг улсаар хүлээмжшүүлэх гэсэн юм асуудал байсан. За мэдээж тэр нөгөө дайн байлдааны нөхцөл байдал байсан. Чөлөөлөх дайны цаг үе байсан. Ингээд асуудлууд байсан учраас тэр үед бол одоо бидэнд их боломж олцсон. За 1921 оны ардын явсгалч гэсэн өөрөө тийм шүү дээ. Одоо бүгд найрамд хятад улс уу тухайн одоо дунд ус дотооддоо бослоготой байсан цаг үе. Монголыг анхаарах боломжгүй байсан цаг үед бид 21 оны ард явсгалыг хийжсэн баг жишээ. За ингээд 1946-аас 1961 оны хооронд биднэрт дараагийн аюул нь байсан бэхээр бидний дэлхийн төлөв зөвшөөрөхдөггүй зөвшөөрдөг. За тэр нь болохоор 1961 үе нэгдсэн үндэсний байгууллагт элсэн онцг. Тэр үед манай Монгол улс 10 гаруй хүнстэй харилцаатай тогтоосон байсан. 61 онд нэгдсэн үндэсний байгууллагт элсээд даруй 8 9 жилийн дараа манайх 100 гаруй улстай харилцаатай тогтоосон байна. Дэлхийн төлөв зөвшөөрч байгаа. За 1961 оноос өнөөдрийг хүртэл байгаа цаашдаа энэ аюул багасах уугүй юу гэдэг өнөөдөр энэ парламентын тагнад гарч байгаа шийдвэрээс шууд нөлөөлөх одоо энэ аюул бол Монгол улс хөгжихгүй гэдэг аюул. Тэгэхээр энэ аюулыг одоо бид нар өнөөдөр энэ үндэсний аюулгүй байдал талаасаа холбож нэг хүнд олгогдож байгаа улсын хурлын гишүүний эрх мэдлийн төвлөрлийг сааруулсан одоо олон концепцийг агуулсан 126 гишүүнтэй парламентыг өөрчилдөг. Өнөөдөр энэ 126 гишүүнтэй парламентын 81 нь өөрөө шинэ гишүүн байж байгаа. Давуу тал, маш том давуу тал. Энэ бол энэ 81 дотор мэрэгжлийн экспертүүд аяг болоо орж ирсэн. Одоо нөгөө пропорционал системийн үр дүн гэдэг чинь нүгээр орж ирж байгаа байхгүй. Өмнө нь бол одоо бид нар энэ мажоритарыг бол янз бүрээр хэрэглэлээ шүү дээ. Томсгон жижигсэн гэх тээ хольж үзлээ. Тэгэл янз бүрээр хэрэгэлсэн. Одоо жишээлбэл өнөөдөр 1990 оны ардын их хурлын депутатын сонгуул болсон тэр сонгуулийн тогтолцоо өөрөө ихгүй ш. Яг холимог явсан байхгүй. Нам мажоритар гэж. За тэгээд тэндээсээ улсын баг хурлаа байгуулад тэндээсээ ерөнхийлөгч сонгож ирсэн байхгүй. Анхны ерөнхийлөгчийг очир хатгааг одоо сонгож ирсэн. Тэр бол их тийм сонгодог юу байсан шүү. Одоо хэдий бид нар тэр парламентын засаглал одоо энэ түүхэн сурвалжаас бичлэгээс үзэхэд одоо санал тэнцсэн тийм ээ. Тэгээ ерөнхийлөгчийнхээ үгийг сонсох ихэд бол одоо парламентын засаглалаар явж эрх үүргийн харилцаагаа бол дараа нь хэдүүлээ ярилцаж болох байлгүй дээ гэж. Өнөөдөр энэ эрх зүйт төр гэж одоо нэр сэтгэгч Монтеске эдний одоо мундаг сэтгэгчдийн гаргасан одоо онолууд нь шүү дээ. Өнөөдөр хууль тогтоох гүйцэтгэх шүүх засаглал гэсэн 3 том засаглал дээр өнөөдөр Монгол улс тулж байгаа. За энэс шүүх засаглал нь бол хараа тус байх хэвээр. Гүйцэтгэх засаглал бол парламентын хяналтанд орох хэвээр. Гүйцэтгэх засаглал бол ард түмний төлөөлөл биш. Парламентаас томилдог байгууллага. Томилдог, чөлөөлдөг. Гэхдээ бид нар үндсэн хуулиараа парламентын гүйцэтгэх засаглалын дархлааг илүү сайн байлгах үүднээс ерөнхий сайд эрх мэдлийг өндөр түвшинд олгож өгсөн. Парламентынхаа эрх мэдлээс хувааж олгож өгсөн. Одоо бид нар өнөөдөр жишээлбэл ингээд та улсын хурлын гишүүнээр сонгогдож орж ирлээ. За биднэрт хууль тогтоох эрх мэдэл байгаа. Хууль санаачлах эрх мэдэл байгаа. Хамтын шийдвэр тийм ээ. За хууль санаачлагтаа бол та ганцаараа санаачилж болно, хоёулаа хамтраад санаачилж болно. Гэхдээ өнөөдөр хууль тогтоомжийн хуулиар зарим энэ парламентын эрх үүрэг бас жоохон хязгаарлагдсан болов уу гэж байна. Засгийн газар зөвхөн өргөн барих хуулийн төслүүд гэдэг байна шүү дээ. За би тэр жишээлбэл одоо тэр татвартай холбоотой буюу санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг бол засгийн газарт эрхийн болгож болж байгаа. Зөвхөн засгийн газар. Жишээлбэл өнөөдөр татварын хуулинд өөрчлөлт оруулах гэх юм засгийн газар өргөн барина. Та тэрт ирэх байхгүй шүү дээ. Тийм ээ. Гэтэл нөгөө талаараа энэ төрийн болон орон нутгийн өмчийн хууль гэж байгаа. Одоо би өөрөө ажлын хэсгийг ахалж байгаа гэж хэлж байгаа байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хууль ажилласан. Энийний хуулийн төслийг засгийн газар өргөн барина гэж байгаа байхгүй. Уул нь гишүүд өргөн барих боломжтой хууль мөн үгүй юм бааз. Тэг яагаад засгийн газар өргөн барьж байгаа? Цаана ямар ашигч нар болоо гэдэг асуудал. Тэг би одоо энэ ажлын хэсгийг ахалж байгаа хувьд давчхан мэдээлэхгүй зөвхөн 1996 онд батлагдсан байл. Өнөөдөр ямар ч хэрэгжих боломж байхгүй болсон. Яагаад тэгэхээр 96 онд жинхэнэ Монгол улсад өмч хөвчлийг хүчсэн байхгүй. Тэр өмч хөвчлөд зориулаад баталсан байл. Гэтэл өнөөдөр төрийн өмчийг захиран зарцуулж байгаа
аж ахуй нэгжийн компани төрийн өмчтөөр ажиллаж шин. Гэтэл энэ талдаа тэр хүн компани тухай хуулиар засаглах асуудлыг шийдвэрлэж байгаа. Өмчийн харилцааг иргэний хуулиар шийдвэрлэж байгаа. Тэгээ хооронд хуулийн уялдаан багхгүй. За гэтэл одоо би хувийн нэг компани захирлал дахид би өөрхөн компани дэд захирлаар хэнийг тавихаа би өөрөө шийднэ. Тууздаа ямар хүн байлгахаа би өөрөө шийднэ. Санхүүгээ яаж захирцуулахаа би өөрөө шийднэ тийм биз? Хувийн компани ч байсан. Гэтэл яг хувийн компани хуулиар төрийн өмчийн компани засаглалыг хэрэгжүүлчихээр нөгөө ашиггүй ажиллаж, нөгөө алдагдaltaй байна, авилгал байна гэд ингээд яриад байгаа юм чинь энэ багхгүй. Одоо бидний хамгийн түрүүний засах асуудал бол энэ. Би одоо сая нэг засгийн газраас тэр үр бүтээмжийг сайжруулах гэдэг нэг хуулийн төсөл өргөн барьсан байлээ. Би тэрнтэй яг тодорхой төвшөнд бол ингээд танилцаад явж байгаа. Жишээлбэл олон улсын төвшөнд бол засаглалын хэлбэр бол ингээд төвлөрсөн холимог дангаар төвлөрсөн холимог одоо тархсан гэж байдаг байхгүй. Манайх бол одоо нэг тийм холимог нь гэж байдаг. Уулын төвлөрсөн гэхээр нэг байгууллага ингээд удирдлагатай доор нь бүх төрийн өмчүүд. Тэгэхэд манайх өнөөдөр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нэг хэсэг нь хамаарч идэг. Эрчим хүчний яамны доор нэг хэсэг нь байж идэг. Уул уурхайн яамны доор нэг хэсэг нь байж идэг. Засгийн газрын хэрэглэх газрын доор нэг хэсэг нь байж идэг. Ингээд тарцсан байж идэг. Тэгэхээр нөгөө нэгдсэн зохион байгуулалтанд орох, нэгдсэн удирдлагаар хангах боломжтой учраас засаглал энэ дээр ингээд энийг бид нар концепцээ зүг болохгүй бол яг ийм тархмал байдлаар явах юм бол энэ хууль шийдэгдэхгүй. Дараагийн нэг одоо зүгээр бид нар шаардах хэрэг байгаа шүү дээ. Жишээлбэл 3 жил ашиггүй ажилласан төрийн өмчийн компаниг татан болгоно гэж байгаа байхгүй. Яагаад татан болгох гэж байгаа? Яагаад ашигтай ажиллах бодлогыг баримталж болохгүй байгаа? Эний цаана өмч өвчлөл явах гэж байгаа. Магадгүй албаар ашиггүй ажиллаж байгаа татан болгох юм л би яаж мэдэх юм. Энд ч төрийн өмч шүү дээ. Тэгэхээр бидний гол үүрэг бол миний хэлэх гээд байгаа санаа бол бид нар өнөөдөр энэ парламентын тагмаас гарч байгаа шийдвэр төрийн өмч энэ иргэний эрх ашиг иргэний нийгмийн байгууллагын гүүр улс төрийн нам гэдэг ийм цогцоор нь асуудлыг хараад цогцоор нь бид нар ингээд энэ асуудалтай ингэж хандаж хамгийн зүйтэй зохистой шийдвэр бид нар төгс шийдвэр гаргана гэж ярихгүй. Зохистой шийдвэрийг гаргаж явах нь л одоо залуу гişүүд бидний үүрэг гэж л байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэн. За сүүлийн үед бол Австралиад 2 удаа хийгдчихсэн. За өнөөгийн Монгол Ардын намын дарга Монгол Улсын ерөнхий сайд Хэлхус Намсраа хоёрт нь бол хэлж ирсэн. За өнөөгийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол олон намын тогтолцоо буюу энэ засгийн газар бол олон намын тогтолцооноос бүрдсэн энэ засгийн газар бол байгуулагдах. Парламент өөр олон намын тогтолцооноос бүрдсэн. Ийм парламентыг бий болгох үндсэн хуулийн өөрчлөлт болсон юм а гэдэг. За энэгээ ч гэсэн одоо сая 2024 оны сонгуулийн дараагаар олон намын хамтарсан засгийн газрыг байгуулж тусгаар тогтнолын хувьд бол эдийн засгийн тусгаар тогтнолыг бид нар бол авчих хэвээр. Өөрөөр хэлбэл таны сайн яг хэлсэн нөгөө тусгаар тогтнолын асуудал, аюулгүй байдалтай холбоотой асуудал бол эдийн засаг руу чиглэх ёстой гэдэг үндэс агуулгыг оруулаад ардчилсан нам болон хүн намтай бол хамтарсан засгийн газрыг байгуулсан. За үүнийхээ ч гэсэн бас ач холбогдлын хүрээнд улсын хурлаар 14 мега төслийг оруулж ирж батлуулж ер нь эдийн засгийн чиглэлийн томоохон ажлуудыг бол хийж эхлэе явж байгаа шиг байна. За саад учирсан. За Монгол Улсын ерөнхийлөгчийн хориг бүхэлдэн хориг тавьсан ийм асуудал орж ирлээ. За энэс гацаанаас гаргахын тулд бол бас 900 дэгийн мянгаар хууль орсон дээ. За энэ бол бас Монгол Улсын парламентын түвшинд шинэ нэг зүйл бол хуудас нээсэн болоо гэж бодож байгаа. За энэ бол одоо нэг удаагийн үйлчлэх зарчимтай төсвийн хуулийг авч хэлцэх холбоотой асуудал. За тухайн үед бол улсын хурлын дараагаар ажиллаж исэн өнөөгийн одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгаалалт газрын дараагаар ажиллаж байгаа Зандар Шатар дарга бол хэлж ирсэн шүү дээ. Заавал та нар одоо нэг удаагийн хууль гаргаж баталчиж энэ төсвийг дахин хэлцэх албагүй. Энэ бол одоо байгаа үндсэн хуультай нийцүүлээд явчих бүрэн боломжтой. Тэ? Гэхдээ бид нар бол нөгөөх зам буюу одоо нэг удаагийн хууль батлах зарчмаар явсан. За энэ дээр бол олон гишүүдийн санаа оноо зөрчилдөөн за тэгээд үргэлжлүүлээд орон нутгийн сонгуул одоо сонгуулиас бүрдсэн орон нутгийн төлөвлөлүүд бүр цаашдаа оршихуйтай холбоотой асуудал хүртэл төсвөн батлагдаж чадахгүй гүйтэй хүртэл холбоотой асуудал үүссэн. За энэ гол цөм дээр ажилласан нэг гишүүний хувьд бол та бас энэ дээр гарсан тийм нюансууд юу юу байсан бэ? Надад бол их олон нюансууд харагдсан. Тэ гişүүдийн хоорондын хуучин шинэ гişүүдийн хоорондын зөрчилдөөн. За тэгээ хуулийг ер нь ингээд өөрсдөө зориулж баталдаг байсан юм шүү.
За энэ төсөв гэдэг зүйлийг ч ерөөсөө юм замбраагүй хяналтгүйгээр шууд батлаад үргэлжлүүлээ шууд ингээд тодорхой хэн эрх мэдэлтэй байна тэр субъект рүү чиглэдэг хэлбэр дээр явдаг байсан тогтолцоог халж чадсан юм шүү гэдэг ч юм уу. Ийм олон одоо нюансууд бол яг нэг нүгэлэгт бол харагдчихсэн л та. Яг ер нь бол ийм байна. За өнгөрсөн хугацаанд бол ерөнхийлөгч бүхэлд нь төсөвт хориг тавьж хэдэн тохиолдол байт. За эндээс анх удаа тэр хоргийг хүлээж авсан тохиолдол манай банктай явуулсан. За мэдээж ерөнхийлөгч хориг тавихтаа нэлээдгүй үндэслүүдийг тавьсан тэр алдагдал гэдэг зүйл бол гол асуудал бол биш юм а гэж би болоорсон. Ерөөсөө зохион байгуулалт асуудал байсан байхгүй. Төсөвт хэлсэн үү хэлсэн сүүлийн жилүүдэд. Маш хурдцтай хэлсэн тийм ээ. Тэлэхээр өнөөдөр төсвийн зарцуулалт юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ гэхээр хөрөнгө оруулалт руугаа илүү нэмэгдэж урсгал зардал бол хэвэндэл байх хэрэгтэй байхгүй. Гэтэл манай орж ирсэн төсөв дээр урсгал зардал нэмэгдээд байгаа гэсэн. Хөрөнгө оруулалт нь хэвэндээ урсгал зардал. Тэгэхээр энэ төсөв үрлэгэн болоод ирж байгаа зүйл. Өмнө бид нар 500 төгрөгөөр нэг жил амьдрал болоод байсан чи одоо яагаад амьдарч байгаа гэж болсон байхгүй. Заавал яагаад 700 болох хэрэгтэй юм бэ гэдэг асуудал. Нэг хоёрт яг одоо та түрүү хэлжлээ ингээд шинэ хуучин гишүүдийн ялгаа. За үүн дээрээс гадна байж тээ. Засгийн газрын гишүүд улсын хурлын гишүүдийн хооронд ялгаа гарсан байхгүй. Бид нарт хэлсэн шүү дээ. За энэ удаад шинэ хөрөнгө оруулалт байхгүй шүү. Уушлаарай. Ороод ирсэн төсвийг батлаад өгчөөрэй. Бид нар бүгд дэмжсэн. Тэгс. За тэгээ одоо улсын хөгжлийн төлөө асуудал. Өнөөдөр жишээлбэл таач тэр бич тэр орон нутгатаа нэг яндан тавиулж чадаагүй шүү дээ. Нэг метр замны асуудал шийдэж байгаа тий. Одоо очиод сонгогчтой бид нар үннийг л хэлнэ шүү дээ. Гэтэл засгийн газарт байгаа улсын хурлын гишүүн сайд нар маань өнөөдөр өөрийнхөө төсөвт дотроо гүйлгэлт хийгээд аваад ирсэн байхгүй. Орон нутг руу өөрийнхөө тойрог руу. За энэ дээр одоо би тэр улсын хурлын гишүүн инх төвшин гишүүнээр ахлуус хэдэн нөхдүүд яг төсвийн алдагдал гэж яриад явсан болохоос ш яг энэ нөхцөл байдлыг илдүүцэж гарч иж үзэл бодлоо илэрхийлсэн би бол дэмжсэн байхгүй. За энэ бол зөвөө. Одоо 126 гишүүний хамгийн супер одоо кейс байхгүй. Өмнө нь бол тэгж харж батлаачдаг байсан юм бэ нэлээ. Тий. Бид нар одоо өмнө төсөв батлахад байгааг болох нь мэдэхгүй. Одоо бол цаашдаа бол тийм байхгүй. За мэдээж Монгол улсын ерөнхий сайд тэр болгон руу анхаарал хандуулна гэсэн ойлголт байхгүй. Чадахгүй. Гэтэл доор нь байгаа бүхэл бүтэн салбар хариуцсан сангийн эдийн засгийн яам тий шадар сайдууд гэдэг эдгээр ингэж байж хахад эдний оруулаад ирсэн зүйлийг л ерөнхий сайд концепцоор л ярьж штэ. Ерөнхий манад 14 мегац л ингэж байна. Гэтэл яг тэр дотроос өнөөдөр тэдэн сая төгрөгийг тэдэн тэр бомбыг аваад энэний цэцэрлэг рүү хийчих гэдэг юмыг бол тэр болгон гүцэсгэлэн дэргүү мэдэх шаардлагагүй л байхгүй. Гэтэл доогоороо ийм нөхдүүд нь орж ирж өнөөдөр тэр төсвийг нийгэмд айгүй онцгой байдлаар харуулсан. Ерөнхийлөгч хориг тавих хэмжээ. Ерөнхийлөгч хориг тавьсан зөв шүү дээ. Хоригийг хүлээж авсан зөв байхгүй. За ингээд алдагдал гэдэг юм а бид нар ер нь нэг сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна. Одоо ингээд жишээлбэл алдагдал гэдэг бол төсөөлөл байхгүй. Одоо би жишээлбэл 500 төгрөгийн орлоготой. Тэгтээ 700 төгрөгийн заргалгал тавьж байгаа байхгүй. Тэгээ би 200 төгрөгөө олохын тулд толгоогоо ажиллуулж эхэлнэ. Яаж би илүү 100 төгрөг болох вэ? 800 болохын тулд. Төсвийн төлөлтчийн энэ дээр үндэслэж явагдчихдаг. Зүгээр 500 төгрөгтэй таарсан орлоготой таарсан зарцуулт хийгээл яваад ах юм бол би тэгээд тэр бол асуудал биш шүү дээ. Бүр ямар ч асуудал биш. Юм нэмэгдэнэ гэсэн ойлголт байгаа байхгүй. Бүтээн байгуулалт юм гэсэн ойлголт байгаа байхгүй. Яг л өнөөдөр Монголоос ямар хэмжээнд байна. Энийг бид нар бас иргэд сонгогчтой их зөв зүйтэй талаас нь ойлгуулах хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Тэгээ нэгэнт одоо төсөв маань ингээд амар юм буруу зуруу болчлоо гэдэг юм мессеж хүрсэн учраас ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийн улсыг хүлээж авсан. За ингээ хүлээж аваад байтал би тэр үед бас гадаад томилттой явдсан юм а. Тэгээд хизээ ирэх үгээд наагсан. Би 2 хоног сочно гэсэн. За таныг ирэхээр дэгийн үйл оруулж ирж тэр тэгэрч хэлцэх хэрэгтэй юм байна. Тухайлан хэлцэх дэггүй учраас гэдэг чинь. Тэг яагаад тухайлан хэлцэх дэггүй байна вэ гэд үзэхээр нэгдүгürt нөгөө одоо ингээд ерөнхийлөгч хориг тавиад хоригийг хүлээд авчингууд ингээд нөхдүүд дахиж төсөв хэлцгэнэ гэдэг. Тэгэхээр одоо нөгөө цаг хугацааны үед ингээд болох ач. Жишээлбэл одоо төсвч нөгөө 10 сарын 1-ээс анхны хэлцүүлгийг сар хийгээд хоёр дахь хэлцүүлгийг 14 хоног хийгээд эдгээр ингээд зарчим зөртэй саналыг ингэж гаргаад бүгд хугацаатай. Тэр хугацаанд ч бүгд алдагдчихж байгаа байхгүй. За ингээд бид нар яг тэр үед тэгээд лодоо самбуу гүшүүнээр ахлуулад нэг
дэг боловсруулад ажлыасаа гаргаад хууль зүйн байнга ороод хамтарсан ажлыг гаргасан. Тэр бас одоо энэ 126 парламент гишүүний хамгийн анхны хамтарсан 2 байнгаараа хамтарсан орол хийсэн тохиолдол тэнд гарсан байхгүй. Тэгээ хамтарсан ажлыасаа гараад тэгээд дэг боловсруулад орсон. За ороод одоо та санаж байгаа бол халуурын нөхцөлөнд унсан тийм ээ. Санал хураалтанд 8 гишүүн буюу 8 сайд оролцоог. эсрэг санал гэсэн. Тийм эсрэг санал гэсэн. Энэ нь бол оролцоог. Оролцоог. Тэгээд жавхан сайд байсан юм. Сангийн сайд байсан. За тэндээс юу үнэлэлт авсан бэ гэхээр энэ засгийн газар ч өөрөө энэ төсөө ер нь хүлэмжшрэхгүй юм шиг. Тэгээд дэг унтсан байхгүй юу? Цаана ганцхан зам үлдсэн. Тэгээ би өөрөө яг тэр гэж болов. Одоо бидэнд ганцхан зам үлдсэн. Энэ бол төсөө хүчингүй болох шүү гэж. Гэтэл манай нөхөө дэмжээг нөхдүүд маань төсөө хүчингүй болгоно гэдэг цонхыг хараагүй байсан юм шиг байна. Тэгээ санал орсон их хурлын дарга тэндээс халах төгссөн. Холбогдох байнгын ороод нь чиглэлөө төсөө хүчингүй болох асуудлыг хилцэж иргээд дүгнэлт юу чиглэлөөд хорл хаацсан. Гэтэл манай нөгөө дэмжиж санал өгөөгүй сайд маань түрүүний дэгээ босгоод барилтээ тэрүүгээрээ явчих л да гэдэг нилээдгүй болсон. Тэгээ тэр үед бид нар гоо та нар одоо цаашны төсөв оруулж ирэх гэдэг юм биш шүү дээ. Түрүүний төсөв дээрээ цаг хугацааг нь өөрчлөөд засах юмнуудаа засаад ангаар оруулаад ингээд явна. За ингээд төсөв хүчингүй болоод дахиад төсөө хилцгээд дахиад дэг хэрэгтэй болсон байхгүй. Тэгээ би дахиад л одоо самбуу гүшнээр за ажиллаа эхлүүлсэн бол дуусах гээд дахиж төдийг боловсруулаа. Тэгээ дэг боловсруулахдаа яг нь тэн дээр нэг ганц гишүүдийн нэг юу яасан зүйл нэхэр бид нар нэг 2 дугаар хэлцүүлгээр эхэлчихэл гэдэг байсан байхгүй. Эхний нэг ундаг дээр хууль 68 билүү. Нөгөө заавал төсөв 4 хэлцүүлэгтэй байх хэрэгтэй гэдэг юм дээр явцсан. Тэгээд дараагийнх нь бол яг 4 хэлцүүлгээр явчихё тэгвэл ганц цаг хугацааны юмнуудыг бүгдийг авч хаяал. Тэгээд тэрүүгээр явсан. Тэгээд төсөв нэг батлагдаад. Тэгээд ирэх хэлж байна. Их хурлын дараа би нэг асуулт асуугаад их хурлын дараа бас нэг жоох ууртаа надад харагдсан л тэгээд яасан бэ гэсэн нөгөө 2 дахь удаага орж ирдэг тий. Төсвийн тухай хуулиа өргөн бариаг очиж төсвийн тухай хуулийг хэлцэх нэг удаагийн хуулийг батлна гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэж асуусан. За тэгсэн чинь угаасаа батлах нь ойлгомжтой юм дээр чи юу асуугаад байгаа юм бэ? Логикийн алдаатай асууж байна гэж хэлсэн. Ер нь бол яг төсвийн тухай хууль байсан учраас л орж ирж байгаа. Тэрнээс биш тэр хуулийг хилэлцэх хэсгийн шийдэгдэ гэж магадгүй унчвал яг уу. Тэгвэл дэгээ төрүүлээ батлах нь утгагүй болчихж байгаа байхгүй. Тэр логикоор асуусан асуулт байсан. За энэ яг уу. Дараагийн нэг зөрчилтэй асуулт. Ер нь зүгээр би бас гайхаад асууж лээсэн л. Ер нь парламент өөрөө ийм их ээдрийдээ замаар явд юм уу? Эсвэл энэ удаагийн парламент ийм ээдрийдээ замаар эхэлчихв. Тэр нэг юу байсан бэ гэхээр инквайр гишүүний гаргаж тавьсан асуудал. Өөрөөр хэлбэл төсөө батллаа. Тэгэхдээ тодотголын цуг 12 сарда хэлцгээр батлая гэдэг нэг зүйлийг одоо улсын хурлын энэ дээрээс улсын хурлын дарга хэлээд алгацгчсан талбад асуудал. За энэ дээр бол улсын хурлын гишүүнээр ингээд за алид наадах одоо материалаа өг те хийн дэмцсэн хийн дэмжээгүй энэ бол одоо үндсүүлийн цэцрүү очих хэвээр холбоо гэх асуудал байна. Ингээд нэлээд юм болсон шүү дээ. Энэ дээр үндсүү зөрчсөн зөрчөөгүй гэдэг. Өөрөөр хэлбэл 25 оны төсвийн тухай хуулийг баталчаад төсөв хэрэгжиж эхлэхээс өмнө тодтголын ахаад улсын хурлын дарга алгацгч байгаа нь бол үндсүүлийн зөрчил рүү орчлоо гэдэг нэг юм асуудлыг бол тухайд хөндөжсэн. Тэгээ энэ ингээд явсаар бод ингээд замхараа тэгээд ерөнхийдөө бол дуусна л да. Нөгөө дараагийн тухайд унаад дахиж төсвөө хэлцээд дахиж батлахт бол энэ асуудал өндөгдөг явж учраас явчихсан. За одоо дараа нь сүүлд 40 өдөр би бас таны ярьцлагыг уншижлаа, харжлаа. Бас нэг үндсүүлийн зөрчил рүү энэ улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах талбарт асуудал явж байна гэдэг. Ерөн зүгээр ингээд харахаар энэ парламент өөрөө ингээд эхлэхээс ахуулаад их том дандаа үндсэн хуулийн суурь зарчмуудыг хөндсөн олон асуудлуудыг хөндөж явж байна. Улс төрийн намын тухай хуулийн дагам мөрдөгч орны тухай хууль бас орж ирсэн. Бас нэг улс төрийн намын тухай хуулиар дагам мөрдөгч орны тухай хуулиар 10 сарын 31-нд багтааж улс төрийн намууд одоо өөрсдөө юм цэгцрэх асуудлыг үүдэн шийдсэн байна. Тэр нь санхүүгийн хил тод байдал, шилэн байх байдал, одоо бусад удирдлагатай холбоотой асуудлууд гэсэн. Ер нь бол бүх улс төрийн намууд дахиж хурлаа хийхтэй холбоотой асуудал байсан тийм. За энийг ингээд 10 сарын 25-ны 10 сарын 31 буюу бүтэн нэг жилээр ахаас өнгөж байгаа. Энэ нь бол үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчлөө, хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчлөө. Гэт ингээд бас л асуудал үүссэн. Тэгэхээр энэ дээр бол яг та яг ёс зүй байнгын орон, дэгийн байнгын орон даргын хувьд яг юу гэж харсан, нюансуудыг юу гэж ойлгосон. Тий, яг төсөвч нөгөө сүүлийн 3 дахь хэлцүүлэгээс хавлал гişүүд нь гарч нөгөө хөвлийн урлыг шаар мартаа бол ирсэн байна.
Өмнө юм болоо зумозон тавиал. Тэгээд тэр тодтол гэдэг тогтоол орж ирдэг ч юм бол ер нь бол яг энэ нийгмийн үүсгэж байгаа энэ үйл ойлголцол энэ одоо бухимдалч гэж хэлж болохоор зүйлийг унтраас нэг тийм тогтоол болсон юм. За өмнө бол ийм тогтоол бас гарч ирсэн юм бэл. Кейс байт юм бэл. Тэгс. Би бол өнцөө үжирсэн гэж болно. Тийм зүйл мэдээж төсөв 1 сарын 1-ээс мөрдөгдөн. Мөрдөгдөхөөс нь өмнө баталсан төсөвтэй яагаад татгалж болдог. Үрж эхлэегүй шүү дээ. Тэр төсөв зарцуулагдаж эхлэегүй шүү. 12 сарда багтаад гэнэ. Тэгээ яг дараа нь нөгөө төсөв хүчингү болохдоо дагаад хүчингү болсон шүү дээ. Тэгсэн. Тэгээд энийг бол би нэг хайхтар тийм зөрчил гэж бол хараагүй. Гэхдээ тэр бол бас нэг буруу ч үйлдэл бол байгаа. Гэхдээ үндсэн хуулийн зөрчлийг өнөөдөр зүгээр улсын хурлын гишүүнд хууль тайлбарлах хэрэг байдаг юм аа. Хууль тогтоох хэрэгтэй болохоос тайлбарлах хэрэг нь болж байна. Засгийн газар бол хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийг бол уулын тайлбарладаг хэрэг. Үндсэн дэч хөхтэй. Тэгэхээр одоо байд юм уу мэдэхгүй нэ аваа эцэл зурагтай байсан. Үндсэн хуулийн манаач бол үндсэн хуулийн цэц. 1992 оны 1 сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутанд баталсан нарцсан үндсэн хуулийн нэг том концепц бол үндсэн хууль манаач толсон байхгүй. Цэц байгуулагдсан өмнө байгаагүй байгуулга. Тэгээд энэ цэцсийн дээр хөхтөнгөр байдаг гэж л одоо ярьдаг шүү дээ. Өнөөдөр цэцсийн шийдвэр бол их хурл нэг хүлээж авахгүй гэсэн бол их судлын оролдон гаргасан шийдвэрийг дагаж хэрэгжүүлдэг үүргийг хүлээдэг те. Яг энтэй адилхан би юу ярих гэдэг нь гэхээр одоо манай ангийн маань нэг нөхрийн асуудал хөндөгдөд явж байгааг бүгд мэдчихэж байгаа. Гэмтрэх толбогдоод дээд шүүх. Дээд шүүхийн шийдвэр гэдэг чинь бол биш үү тийм ээ. Одоо зөвхөн дээд шүүгч биш, ерөн зөвхөн шүүхийн шийдвэр. Парламент хэлцэх хэрэггүй байхгүй. Би энийг л илэрхийлээд байгаа. Дээд шүүхийн шийдвэр гэж ер нь дээд шүүхийн шийтгэх тогтоолч гэж байхгүй. Ягаад тэгэхээр дээд шүүх өмнөх 2 шатны шүүхээ шийдвэрээ хуулийн дагуу гаргасан байна уу гэдгийг хяндаг л байгуулга байхгүй. Тэрнээс субъектив хандлага гаргадаг шүү дээ. Тэрэнд тим ялаг гэж тим шийдвэр гаргадаг. Анх шатны шийдвэр үнэлэлтэй байна. Давсан шийдвэр нь бас үнэлэлтэй байна. Хуульд нийцэж байна. Тад. Тэгэхээр энэ шийдвэр хаанаас ирэх вэ гэхээр анх шатны шүүхээс ирэх байна. Өнөөдөр энэ гэснээр бид нар нөх дээд шүүхийн шийдвэр албачаагүй гэдээ яриад байгаа шүү дээ. Анх шатны шүүхийн шийдвэр бол албацсан байхгүй. Тэр шийдвэр ч юм байхгүй. Тэрийг л хуулийн дагуу байна гэдгийг нотолсон тийм дээд шүүхийн бичвэр байна. Нөгөө талаараа сэтгүүлчдийн их одоо олонний анхааралтай хандаад байгаа зүйлтэй зүгээр улсын дээд шүүх буюу шүүх засаглал парламент буюу хууль тогтоох байгууллага хоёрын хоорондын юм харилцааны эрх зүйн зохицуулалт бол байхгүй. Гэхдээ бас байх ч ёсгүй. Дээд шүүх бол одоо өнөөдөр гаргасан тэр шүүхийн шийдвэрээ парламентд ирүүлэх тийм үүрэг байхгүй. Хүлээгчгүй, ирүүлэхгүй гэсэн үг байхгүй. Бараг бид өөрсдөө очиж тэр лавлгаагаар 5 газар тий. Очиж лавлгаа авч та. За энэ хүний талаар юу болсон яасан. Тэгтэл тэр дээд шүүхийн юм бол гол үндэслэх юм нь бол анхан шатны шийдвэр шүү дээ. Дээд шүүх бол анхан шатны шийдвэр бол хууль төчнөд хийцэн байна. За ингээд асуудал юм байна. За ингээд энэ бас нэг юм сонин кейс байгааз. За ингээд одоо их хурлын тухай хуулийн дээр хилэлцэх гэдэг үгний агуулга гэсэн. Хилэлцэх, батлах гэдэг үг. Юу хилцэх юм бэ? Дээд шүүхийн шийдвэрийг хилцэх үү? Эсвэл уг асуудал толбогдоод байгаа субъектив хүнийг хилцэх үү? Эсвэл зөвхөн улсын хурлаас гарах тогтоолын төслийг хилцэх үү гэдэг асуудал байна. Би бол энэ дээр хэрвээ эхний хоёр асуудлыг хилцэх гэж байгаа бол би орохгүй гэсэн. Гурав дахь тогтоолын төслийг хилцэх гэж байгаа бол тэр тогтоол дээр бол одоо юу гэдгийг чөлөөлнө гэдэг юм уу яа гэсэн мэт энэ. Тэгээд одоо улсын хурлын тухай хуулийн 9-1-5 дээр заасан байгаа л да. Улсын хурл эвүүлэн татах тогтоолыг батлана гэсэн байгаа байхгүй. Тэгээ нас алдаатай л заалт байгаа. Их хурл эвүүлэн татах хэрэггүй шин.
хин тэр хүнийг сонгосон бэлээ. Сонгогчд сонгосон. Хар үгээр л тий. Сонгоод ирснийг хэн баталгаажуулсан бэлээ? Сонгол ерөнхий арга. Бид зөвхөн тангараг нүргүүлсэн мэдрүүлсэн. Бид нар сонгоогүй байхгүй. Сонгол ерөнхий арганы дүгнэлтийг үнэлсэн тий. Бид нар тэгэхээр эгүүлэн татах биш, бид нар чөлөөлөх хэрэгтэй л байхгүй. Эгүүлэн татна гэдэг чинь бол тэр сонгогчд тэр сонгуулийн ерөнхий арга хоёр тэр хийх боломжийг урдны юм кейс байсан юм уу? Байхгүй. Анхны тохиолдол бас. Ер нь энэний цаад углуугаар нь ярил одоо зүгээр та бас сая яриандаа хэлчихлээ. Монгол улсын улс төрийн намуудын тухай хуулийн талаар ярьслаа. Тэгээд ер нь энэ 1749 онд Францын хувьсгал болоод тэр хувьсгал яасан бэ гэхээр хаан засгийг эсэргүүцсэн язгууртнуудын хувьсгал болсон бохоггүй. Тэгээд тэр хувьсгалын дараа Англид хамгийн анхны улс төрийн нам буюу Виктори гэдэг хоёр улсын нам байгуулагдчихсан түүхтэй. За тэр цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл хугацаанд улс төрийн нам бүрэн хүмүүс алга тарчлах хэмжээд хүлээн зөвшөөрөгч нэг цаг байдаг. Дандаа үгүйсгэгдэж явж идэг байхгүй. Дандаа буруу шаардж явж идэг. Би өнгөрсөн 70 жилийн хугацааны одоо нэг намын засаглалтай байсныг би улс төрийн нам гэж баг ярих хэрэггүй гэж боддог. Яагаад тэгэхээр хуулийн дээр улс төрийн нам байсан байхгүй. Төрийн дээр улс төрийн нам байсан байхгүй. Энэ бол нам хөгжих ямар ч боломжгүй. Нам өнөөдөр яг 1992-оос хойш алдсан засаглалаар хөгжиж байгаа. Сүүлийн 30 гаруй жил дээр бол улс төрийн нам сайн ч муу ч буруу ч зөв ч хөгжөөд байгаа байхгүй. Хөгжөөд байгаа. Тэгтээ болоогүй. Бид нар юу хэрэгтэй нэг институтчил жишээлбэл одоо таач биш Монгол Ардын намын гишүүд тийм ээ. Манай намын нэр дэвшүүлэх журам нэр дэвшүүлгээс өмнөх баримтлах журам дээр миний оруулсан заалт гэдгийг таанаж. Гинт тэрэг толбогдоод шалгагдаж байгаа бол дэвшүүлэхгүй. Заацсан тий. Тухайн үед би энэ өгүүлбэрээ уншаад бахарлын гишүүдтэй шүмжлүүлж хэлсэн. Та хуйлд авсан шиг журам гаргаж байгаа юм шүү. Та нэлээд олон дэвш чадаагүй тэрнээс. Тэгтэн би юу гэж хэлсэн бэ гэхээр 300 гаруй мянган намын гишүүнтэй улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам 3 сая 500 мянган хүнийг төлөөллийн арчлын 126 хүнийг дэвшүүлэхтэй ямар нэгэн гинтэрх толбогдоогүй нэг асуудалгүй хүмүүсийг дэвшүүлчих боломж олцоо хүний нөөц манай нам байгаа даа гэж хэлсэн. Энийг та нар нэх ингэх гээд хэрэггүй. Тэгэхээр энэний цаана юу гэхээр өнөөдрийн ийм гацаан тавьчаад байгаа зүйл чинь ерөөсөө бүх юмнээс өөр би улс төрийн нам гэж хэлдэг байгаа. Улс төрийн нам, улс төрийн намын улс төрийн сонгуулгүйгээр өнөөдөр засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэх ямар ч механизм дэлхийд байхгүй. Тэгэхээр бид нар энэ улс төрийн намаа институчлэх хэрэгтэй, улс төрийн намаа шилэн болгох хэрэгтэй, улс төрийн намаа илүү хөгжүүлэх хэрэгтэй. Муухай гэдэг одоо ингээд хаях боломж байхгүй. Муу хэлүүлсэн сайн хэлүүлсэн ч ямар нэгэн байдлаар ингээд сайжруулаад багаагаар ингээд сайжруулаад ингээд авч явж байгаа л үүргэл бидэнд байж байгаа байхгүй. Эрх зүйн төгс орчныг бүрдүүлэх боломж нөгөө талдаа бас байхгүй. Яагаад гэвэл маш олон хувьслын явагдаж байгаа тийм. Нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилго. За нийгэм, эдийн засаг, байгаль экологийн асуудал тэнцвэржүүлэх хүрээнд энэ доктортой хөгжлийн зорилго оршдог. За гэтэл энэ гурав дээр хамгийн их нөлөөлөл үзүүлдэг нь бол улс төрчид. Улс төрчдийн гаргасан шийдвэрийн дагуу тухайн улс эх орны ирээдүйн хувь заяа нэг ёсондоо бараг тодорхойлогдож байдаг. За сая Аргентины ерөнхийлөгч гарч ирээд 200 гаруй хувьд авсан инфляцийг яаж одоо багасгах гэж байна. Саяхан дангаргаа өргөсөн Дональд Трампын гарч ирж байгаа улс төрийн том мэдээллүүд ямар их бусад улс орны геополитикт бусад улс орнуудын эдийн засаг болон нийгмийн ийм тэнцвэрийг алдагдуулж байна. Жишээлбэл Гренланд өнөөдөр бид нар бол Америк хүн биш ээ. Бид нар бол өөрсдийн газар нутгаа хамгаална гэж шууд мэдэгдэж байгаа жишээтэй байна. Бүгд найрамд хатад ард улсын импортыг бид нар нэмэгдүүлснээр гэдэг ярангууд тэр импортон дээр бүгд найрамд Солонгос улсын компаниудын хувьцаа яаж зөвхөн бүгд найрамд хатад ард улстай хамааруулж хэлсэн зүйл төр бүгд найрамд Солонгос улс болон нөгөө бүгд найрамд хатад ард улсад үйлдвэртэй маш олон газрууд байгаа тийм улс орнууд. Энэ улс орнуудын хувьд дэлхийн зах зээл дээр яаж ингэж бэлдэж байна тийм. За нөгөө талдаа өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын одоо доктортой хөгжлийн зорилготойр бол ядуур өсвөлтөнтэй холбоотой асуудал бол маш хүнд хэлбэртэр байна. Жишээлбэл яг өнөөдөр гэхэд ядууралтай холбоотой нэг нэмэрт байдаг л да. Ядууралтай холбоотой дээр дэлхийд дахинд 436 сая хүн туйлын ядуу амьдарч байна. Гэдэг тооцоо асуудал гарсан байна. 821 сая хүн өсвөлөнд нэрвэгдсэн. Энээс 90 сая хүн нь 5-с доош насны хүүхдүүд байна.
гэдэг маш их тооцоо гарсан байна те жишээлх юм бол гих мэтлэнгээс ахуулаад ингээд маш олон асуудлууд дэлхийн нийтийн өмнө тулгамдчихсан байж байгаа шүү дээ. Гэтэл тухайн улс орнуудын гаргаж байгаа шийдвэрүүд парламентын ялангуяа ерөнхийлөгч шинжтэй засгийн газрын шинжтэй үндсэн хууль зөрчихгүй байх. За тэр дотроо эрх зүйн төрийн зарчим дээр суурлагдаж явах хэрэгтэй гэдэг. Гэтэл сая Монгол бас 160 гишүүнтэй болсноор магадгүй 81 тэр дотроо шинэ гишүүд орж ирснээр гарч байгаа шийдвэрүүд их өөр өнцгөр гарч байна. Их өөр өнцгөр гарч эхэлж байна. Саяны хэлсэн нэг удаагийн хууль баталгаас ахуулаад гацаанаас гарсан ч гэсэн бид нар цаашдаа маш олон ийм гацааг үүсэхгүй байх хэрэгцүүд орчныг бид нар бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээ энэ дээр л 126 марсан ажиллах хэрэгтэй болов уу гэж харж байгаа тийм. Одоо парламент чинь сая нэг стратеги төлөвлөгөө баталлаа шүү дээ бид нар гэсэн. Хамгийн эхлээд нөгөө хүний эрхийг тэлсэн хүн төвтэй хууль. Хоёрт нь энэ хуулийн үнэлгээ хийж байгаа. Одоо бид нар хэлсэн 1996 оны хууль өнөөдөр мөрдөгтэй явж байгаа нь болохгүй байна. Хууль тутамдаа одоо бид нар 2 жилд нэг үнэлгээ хийж явах хэрэгтэй юм бэл. Тэгээ шаардлагатай бол нэмэлт өөрчлөлтийн төвшөнд яригддаг. Боломжийн нөгөө үнэлгээг бүр хангаж байвал үргэлжлээд явдаг. Ийм байдал руу орох хэрэгтэй энэ хоёр дахь. За гуравт бол энэ одоо хуулиас тавсан журам. Энэ бол авилгын үндэс суурь болоод байгаа байхгүй. Тэгээд дарга төвтэй журам л гэж яриад байгаа юм л та бид нар. Тэр нь өөрөө авилгацсан журам болоод амжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд мөрдөгдөөг үнийг асуудал нь энэ юм бэл. Хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ дагаж батлагдах журмын төсөлтэй хамт мэдүүлдэг залтад мөрдөгдөг юм бэл. Тэгээд бид нар өнөөдөр хууль одоо уншаал явж идэл дараах асуудлыг журмаар зөксүүлнэ гэдэг чийдэг шүү дээ. Тэр журам байдаг. Тэгээ хууль батлагдчихдаг парламент батлах гэж. Баталсны дараа нөгөө дундчны дарга журмаа батлна. Журмаа батлна. Өөрөө батлна. Тэгээд тэрэн дээрээ нөгөө хуулиа дарахын журам батлаад өөртөө давуу байдал. Гэхдээ тэр чи одоо хууль зүйн дотоод хэргийн яамаар заавал нөгөө нийтээр дагаж мөрдөх журмын хэмжээ захиргааны хэмжээ авчаар бүтгэгдчихэж хүчин төгөлдөр болох хэрэгтэй. Гэхдээ тэр болгон дээр чинь тэгэл асуудал байгаал авахгүй. Тийм. Тэгэл олон журмууд өнөөдөр би сонссноор баг 3000 орчим журам байт юм бэл. Тэгэхээр одоо энэ эрх зүйн орчныг энэ стратеги төлөвлөгөө бол чомхон бөгөөд товчхон хүрээл агуулал өндөртэй ийм стратеги төлөвлөө. Бидний 4 жил энийг баг хийж барахгүй юу гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгээ сая их хурлын дарга чинь 60-аад ажлыг гаргалаа шүү дээ. Сайн муу хилам дагуулал явж байна. Эрчим бүрдэхгүй байна, хурлуудаа давхцаад байна, ажил үргэнд давхцал үүсчлээ гэдэг зүв багхгүй. Энийний чи үр дүн цаана дахиад бид нар нэг ингээд цэгцрээд замдаа ороод ирэхээр нөгөө ажлын хэсэгт орсон болон анхаалсан гишүүд чинь тухайн салбар чиглэлээр асар өндөр түвшний судалгаатай мэдээлэлтэй чиглэлтэй. Хоёрт ингээд болохгүй байгаа юм чи өнөөдөр бүгд бидний өнгөрсөн хугацааны алдахгүй. Тим үргэнд давцал гарч ирээд байна, тийгээд байна, ингээд байна, эрс зөрөхгүй байна, ингээд байна. Энэ цаг хугацааны юм багхгүй юу? Хэсэг хугацааны дараа л засагдаад гараад ирнэ. Тэгээд нэг зам дээр ороод ирнэ. Тэгээ энийг дагаад яг одоо миний саяны хэлсэн стратеги төлөвлөгөөний чинь 3 үндсэн шинжтэй чи энэ хуулиудын ахалсан ажлын хэсгүүд чинь ингээл нэг нэгээр ингээл энэ зам руу орж ирээд байна. Одоо эхнээс орж иж эхэлж байна юм. Одоохондоо ингээ зам болохгүй байгаа байхгүй юу? Өдөө хээр явж байгаа машинуудыг төв зам хаавна гэж хайгаад яваад. Тэгэл эхнээсээ замаа олоод орж ирээд энэ зам дээр орчихвол эрх зүйн нөгөө орчин чинь айгүй тийм зүг болоод ирэх. Тэгээд тэрээс дараа нь хин чаанаас нь чарсан гэсэн. Гэхдээ наад асуудал чинь бол ийм шүү. Наадах чинь бол ийм шүү. За энийг бол бид тэр өдөө тэгсэн шүү. Энэ одоо ийм зохицуултад дутуу байгаа шүү гэдэг. Юмудаа ярих боломжтой болчихж байгаа. Одоо тэгэл төгс биш ч гэсэн засахын төлөө хэдэлээ. Яг бид нар чинь улсын хурлын гишүүн гэхээр бүх амир бүх төрлийн мэдээлэлтэй мэдлэгтэй тийм супермен улсууд биш шүү дээ. Мэдхгүй юм байна шүү дээ. Тэр болгон чи одоо бас мэдэх гээд байх зүйл бас байх. Яг л тэгтээ бид нар өнөөдөр чадах хэмжээндээ энэ тарих толгой ямар хэмжээндээ энэ потенциал гаргаж ажиллах хэмжээнд тэр хэмжээндээ л ажиллах л үүрэгтэй байхгүй юу. Тэгээс бүхнийг мэдгчид биш бид нар. Бүхнийг шийдэгчид биш. Бас ард түмэн буруугаар ойлгож иж магадгүй тийм ээ. За тэгээ 2 жилийн дараа дахиад ярилцъя. Тэр үед бидний хийсэн одоо магадгүй энэ баталж байгаа хуулиуд те магадгүй өнөөдөр улсын төсөв дээр бид нар орон нутгийн гэдэг энэ жижиг амбиц авч хаяад 14 мега төсөл эдийн засгийг чадварчуулах, өсгөх, тэлэх ингэснээр одоо бас иргэдийн хамжиргааг сайжруулах, нөгөө 29.6% байгаа ядуурлын түвшинд бууруулах,
нөгөө агаар орчны бохирдлыг бууруулах гэдэг маш олон асуудлууд шийдэгдсэн байх болов уу гэж найдаа. Тэгээ одоо хэдүүлээ парламентын гишүүдийн хувьд бас гүйцэтгэх засаглалын ажилд бас хэд их оролцоод авах боломжгүй нэг талаас. А гэхдээ нөгөө талдаа бид нар нэгэнд батлагдсан одоо жишээлбэл төсвийн тухай хууль байна. Хяналтаа маш сайн тавих хэрэгтэй. Чигүүрийг бид нар дээр давхар байна. Тэгээ маш олон асуудлууд шийдвэрлэгдэх болов уу гэж бодож байгаа. Тэгээд нөгөө цагтаа нартаа хугацаатай учраас энэ удаагийн хайдлаа. Хэлээс ярилцлага дуусгая гэж бодож байна. За баярлалаа.